За сайн байцгаана уу. Америкийн нэгдсэн улс Чикаго хотоос мэдчилж байна. Сайхан хаварж гин үү. За өнөөдөр намайг үзэж байгаа та бүхэнд нэгэн сонирхолтой зочныг уулзуулахад бэлэн болсон байна. Одоо би ингээд ажлын газрын гадаа ирээ зогсож байна. За энэ ярилцлагаар бол Америкийн нэгдсэн улсад амьдарж байгаа одоо залуучууд ялангуяа Америкийн айрамд одоо алд хаах хүсэлтэй айрамд одоо яаж явдгийм бол юунаас эхэлдгийм бол гэж сонирхож байгаа залуучууд маань илүү хэрэгтэй мэдээлэл болох хаа гэж бодож байна. За ингээд хамтдаа орж зочинтойгоо танилцгаая. За тэгээ өнөөдрийн зочныхоо албан өрөөнд оффист нараад ирсэн байж байна. За тэгээ өнөөдөр одоо үзэгчдэд танилцуулж байгаа хүн бол Баясгалан. За тэгээ өөрийгөө юуны төрөнд үзэгчдэд танилцуулах уу. За хаана төрөв? Ямар мэргэжил эзэмшив? За одоо юу хийж байгаа юм бэ? За тий. Намайг Мөнх Мантхийн Баясгалан гэдэг Улаанбаатар төрсөн. Яг ямар имлэгээ мэдэхгүй. Тэгээд 12 доод Америкт анх нүүжирч ирсэн. Чикаго хотод манай аав ээж хоёр манай охин дүүтэй хамт ирсэн байсан. 99 онд анх иржсэн. Би өөрөө болохоор 2001 онд ирээд тэгээд Скокид баг өссөн дөө Чикагогийн Скоки. Тэгээд энд 18 хүртэл 18-тад Northwest High School-аас төгсөөд тэгээд 3 жил бас нэг ганц хоёр ажил суши мушигээл бүх юм хийгээл те. Тэгээ юу намайг 18-тай байхад манай аав энд өнгөрсөн. Тэгээд ерөнхийдөө за одоо би ер нь айлын том ир хүн болчлоо. Тэгээд дүүнрээ яаж авч явах вэ гэдэг дээр амбул өрхгөрөө авч явах тулаад тэгээ одоо юу ийх үү яах уу коллеж сурах гэхээр мөнгө нь байдгүй те тэгэл айгүй жоох хэцүү байсан. Тэгээд цагтаа болох шахаад Оклендд нэг хэсэг амьдарч ирсэн, нэг жил гаруй амьдарсан. Тэгээ Оклендд яг цагтаа болох гээд тэгсэн чинь ер нь л нэг жоох аюултай ч юм шиг санагдал. За жоох эрсдэлтэй ч юм шиг. Тэгээ яалаа тэр үед чи би бас нөгөө манай нэг багын найз Оклендд амьдэрдیں۔ Одоо болтол. Тэгээ тэрнтэй нэг өөрөө уулзаал байжсэн. Нэг мэдэн дээр би нэг 4 цагтаа буудуулаад өгцөн ингээл мэдээ нэг сони юм ярина шүү дээ хоорондоо. Тэгсэн чинь тийштэй манай ажилтны багийн буудаад алдсан шүү дээ. Тэгэл за болий гээл тэгээд ер нь анх Тэнгисийн цэргийн юуг сонирхол очиж уулзаал. Тэгэл аюу урд нь орцсон л доо. Тэгээд бас нэг жоохон тэр үед чинь нэг дайны үе байсан болохоор бас хэдэн оны үе? 2011 онд. 2010 онд очиж уулзаад за цэрэгт орохоор болоод тэг тэр үед нөгөө дайны үе байсан болохоор орж байгаа цэргүүд нь айгүй их. Одоо энэ чинь нөгөө улсынхаа төлөө байлдахад бэлэнгээл Америкууд ч яг энэ тэг нэг 10 сар хүлээсэн. Яг нөгөө карантин гэж ярьдэн шүү дээ, boot camp. Тэрэндээ орохоо хүлээж агаад хүлээх хугацаанд за ер нь би Чикаго руу буцчих ядахтай ээж дүүнэртэйгээ байж байгаа гэх. Тэгээ 11 оны 2 сард яг boot camp руу явчихсан. Тэгэл ерөнхийдөө чинь boot camp чинь нэг 2 сарын хугацаатай. Тэрийгээ сурсныхаа дараа boot camp ч одоо яг энэ Чикагод Great Lake-т байдیں۔ Ганцхан boot camp Тэнгисийн цэргийн. Тэнд 2 сар сурчаад Виржиниа руу яг мэрэгжлийнхэн сургууль яг анх орохдоо болохоор миний мэрэгжил болохоор тоогооч хүн байсан байхгүй. Тэгээ яг тэр болохоор айгу удаан түүхээ би яг ерөнхийдөө өөрөө болмооргүй байсан, дургүй байсан. Тэгээ яг тэд чинь намайг нөгөө эсэлтийн цэрэг авч исэн цэрэг болохоор надад хутлаа ирсэн. Чи боломжтой ажилч нь тоогооч л байна гэд. Тэгээд тэр үед юугаач мэдэхгүй тийм. За тэгвэл окей тэгэл тэрийгээ хийгээл. Тэгээ одоо л ер нь тоогоочийн мэрэгчлээ. Гэхдээ ер нь ингээд цол нэмээд явсаар хагаад одоо нягтлан яруу одоо finance дээр нь те онгоцон дээр хүмүүс хооллоход тэр чинь бас мөнгө орно те. Тэрийг хариуцдаг. Тэгээ одоогийн байдлаар бол одоо яг эсэлтийн цэргийн одоо энэ Mount Prospect-ийн офисын дараагаар одоо ингэ ажиллаж байгаа тийм. За ойлоо эхнээс нь хүмүүст зөв ойлголт. За цэрэгт ингээд явахаар улсын Америк айрамд одоо аль хаж үзье гэдэг шийджээ. Тэгээ энд нэг мэрэгжил гэдэг яриад байна л да. Монголд бол цэрэгт татагдахад одоо ингээд карантинд очоод нэг шатамжлууд өгдөг шүү дээ. Тий. Энд тэгээд анханасаа цэрэгт явахдаа давхар мэрэгжил сонгож явдаг. Мэрэгжил сонгоно тий. Ямар мэрэгжлүүд байж болох вэ? Яагаад гэвэл за мэрэгжил яагаад сонгодог вэ гэвэл Америк одоо баг тийм их сургууль маягийн болох ба. Тийм харин тий. Тэрийг хүмүүс аягүй юу мэддэг хүмүүс зөндөөд байхгүй. Одоо би бол шинэ мэдэхгүй байна. Тий. Америкийн цэрэгч нөгөө хүсэлтээр ордог цэргийн хүч таталтаараа биш.
Яг хуу таталтын цэргүүд бол байгаа. Нөгөө драфт гэж ярьдэн штэ. Тэр бол байгаа. Тэгэхдээ мэрэгжил яагаад ийм одоо нэг сургууль шиг маягийн болоод байна вэ гэхээр одоо Америкийн цэргийн одоо технологи тий одоо жишээлбэл одоо энэ тэнгисийн цэрэгт гэвэл бүх юм тийм стандарттай одоо инженер, захиргаанчин, IT, operation онгоц чинь нөгөө 70-аад гараа явчихар чинь ирж юм янзлах хүн байхгүй. Тэгэхээр цэргүүд өөрсдөө тэрийг хийх шаардлагатай. Замдал юм янзлах. Тий. Тэгэхээр мэрэгжил гэдэг чинь яг хөө эхлээд цэрэг болно. Усан цэрэг болно, явган цэрэг болно. Тэгээд дараа нь тэр мэрэгжлийнхаа сургуульд яагаад яг ийм цэрэг хүн тэгтээ миний яг хийдэг ажил бол IT ч юм уу тий IT-гаар ажилладаг. Тэгэхээр тэр сургууль тэрийг зааж байгаа бүх юм цаанаас өнгөө. Тэгээ ерөнхийдөө айгуу гой мэрэгчлэлтэй болчихж байгаа байхгүй тий. Цэрэгт явган давхар өөрийн мэрэгчлэлтэй болоод төгсөөд ирэх нэг ёсондоо одоо үнгүү мэрэгжил эзэмшиж байна шүү дээ. Тийм энэ бол тий. Төлбөр төлөхгүйгээр коллеж сурахгүйгээр тэгээд ер нь энэ цэрэгт аль пааж байгаа мэрэгжлийн талаар одоо бэлтгэл хийн, тренинг хийн тэр болгон чинь одоо коллежийн ангитай ер нь төстэй. Цэргүүд болохоор өөрсдөө тийм коллеж шиг юм транскрипттэй. Тэр транскрипт нь болохоор ер нь бол коллежийн кредит гэж тооцдог байхгүй. Тэгэхээр ер нь сургууль сурахгүйгээр шууд дигрийг авч болтой бараг тий. Танай аав ээж хоёр аль нутгийн хүмүүс? Манай ээж увсих, аав сэлэнгийнх. Тий. Тэгээд ер нь бол багтаа бүр жоохон багтаа сэлэнгт л өссөн. Сэлэнгийн бургалтайн гол гээд яг тэнцээ өсөж ирсэн. Тэгээд тэр мийг хальт санд юм аа. Түрүүний яран дээрээс ганцхан зүйлийг тодруулаад асууж байна. Цагдаа болох гээд нэг үзэж байгаа тэгээд айгаад болсон гэсэн шүү дээ. Ер нь яагаад энэ цэргийн хүн болъё гэж бодсон юм? Манай аав хоёр хоёул цэрэг байсан байхгүй. Монгол ер нь бол бүгд аав ээж нар, ах нар, өвөө нар бүгд цэрэг байсан. Тэгээд яагаад болохгүй гэж удаа тийм жоохон бахт кинон дэр ингээл гардаг Америкийн цэрэг гэл тийм. Тэгэл яагаад би тэнгисийн цэрэгийг сонгосон бэ гэвэл Монгол далаа байхгүй. Тэгэхээр тэрэн сонирхолтой болоо гэж удаа тийм. Тэгээд why not гэж бодож байгаа юм шиг яг үнэндээ тийм. Ер нь л бид нар Америкийн US Army гэхээр кинон дээрээс л хардаг шиг тийм. Тэр дундаа ингээл тэр нөгөө эс хүчин airborne ямар гоё юм байгаал. Тэнгисийн зэрэг гэдэг одоо Navy өөрөө одоо Navy тэнгисийн зэрэг төгссөн байна шүү дээ тийм. За одоо тэгээд хоёлаа эхнээс нь нэрнэ. За тэгээд одоо ингээд сайн дураараа очоод ямар шалгалтууд өгөх вэ? За ер нь сайн дураараа за цэрэгт орё гэж сонирхож байгаа бол тэр хүн өөрөө одоо рекрутер тий эсэлтийн цэрэгтэйгээ очиж уулзсан. Чинь энэ офиснууд чи ингээд энэ тэнд яг гоё ингээд төв газруудаар нь хуваарлагдсан байдаг болохоор яг одоо бол өөрөө яг тэр хүн болсон байж. Тий. Тэгээд ирж уулзсан мэдээж ихний ээлжинд одоо нэг ярилцлага маягийн юм явагдсан тий. Америкийн иргэн байгаа юу, ногоон карттай юу, ямар нэгэн цагдаа сэргийлэх асуудал байгаа юу, хар тамхи хэрэгэлдэг үү гэл тий. Америк ч бас тэр юунууд ч айгүй том асуудлууд гардаг. Нэг гэмт хэрэг толбогдож ирсэн үү, ямар нэгэн эрүүл мэндийн асуудал байгаа юу. За тэд нар гайгүй бүх юм сайн болж ивэл дараагийн шал юу нь болохоор цэргийн оролтын тийм шалгалт гэж байдیں۔ Бүх бранчууд адилхан. Тэр асуултууд нь болохоор за яг нэг тоо, англи хэл те, mechanical, electric ч юм уу те. Тэгээд тэр чинь тэр шалгалтнаасаа шалтгаалаад юу яана. Энэ хүн ямар ажил хийвэл зүгээр вэ гэдгийг бид нар шийдэж авдаг байхгүй. Тэгэхээр за ер нь бол чи шалгалтад юу давлаа. Чи энэ тал дээр айгуу сайн байна. Тэгэхээр ийм мэрэгчлүүд хийвэл чамд өөртөө чинь илүү байх юм байна гэдэг. Тэгээ яг бас тэр хүний сонирхлыг бас асууна л та тийм мэдээж. Бодлоо чи ингээд физикийн талдаа жоохон мэдлэг л чи инженерийн чиглэлээр. Тий. Тэр бас зүгээр юм биш үү тийм. Зүгээр тий. Тэгээ тэр чинь гол зорилго нь зүгээр цэрэг авах биш. Бас хэрэгтэй хүн авч байгаа байхгүй тийм. Яг ямар ажил хийж болох вэ гэдэг тал дээр тий. За тэгээ одоо тийм шалгалтууд одоо ерөнхий мэдлэгийн шалгалт. Ерөнхий мэдлэгийн шалгалт. За тэгээд цэргийн одоо тэр нэг мен camp юу лээ? Boot camp. Boot camp дээр одоо ямар одоо шалгуур авах вэ? Boot camp дээр ч одоо нэг зурагтаар гардаг шиг шууд автобуснаас буунгууд чинь гэж өдөс чи ойрлол ороод ирдэ штэ. Ийшээ яв энэ ч зогс ингэдэг битгий юм яар гэж одоо чинь эхний 2 3 хоног шокнд оруулж байгаа байхгүй. Ягаад гэвэл чинь энэ ойрын юу уучлаарай Монгол шиг ус хос авдаг. Яг гоо эмэгтэй хүмүүсийг одоо байгаа тий. Эрэгтэйчүүд бүгд халцлаа тий. Тий. Эхний 2 хоног чинь тэгээ шоконд оруулдаг учраас чинь
тэр хүмүүс чинь цэргийн ямар ч мэдлэг байхгүй тий. Тэгэхээр шоконд оруулж ер нь за нэг одоо нэг жоох жижигрүүлж байгаад буцааж гоё ингэж цэргийн хүн болгох тийм юутай байхгүй юу. Зорилготой. Тий. Тэгээ boot camp чинь ер нь бол шалгалтнууд гэвэл мэдээж тэнгисийн цэргэм чинь сэлэн усан сайн байна. Тий, усан сэлэн, буудна, гүүж харайн, тэгэл цэргийнхаа одоо хүмүүсийн цоол ямар онгоцнууд байдаг, ямар нисдэг онгоцнууд байдаг. Тэгэл яаж хариулах уу, яаж ярих уу ч бас цэргийн хэл гэдэг чинь шалгондоо байгаа шүү дээ. Бид нар хоорондоо л яриад ойлгочдөг. Тэр мэрийг чинь одоо ингээд 9-7 хоногийн хугацаанд ингээд хийчихэж байгаа байхгүй юу. Тэр Бентамин шалгалт өгнө. Хамгийн надад муухай санагдаж ирсэн нөгөө газтай өөрөө оруулцдаг. За масктай. Тэгээ за одоо маск аав гээл тэнгүүч шууд ингээл амьсгалж чадахгүй болоод нас нөлөөс гойжол. Тэгээ яг нэг мэдрүүлж байгаа байхгүй юу. За энэ чинь хүндэсүү нөхцөлийг мэдрүүлж байна тийм. Эний үед одоо юу байх юм бэ? Ийм байх багталтай шүү гэдгийг тийм. Тэгэхээр ер нь бол 9-7 хоног бол хаашаач явж болохгүй. Унт ид алах гэсэн үед нь хийгээл тий. Чангалж байгаа байхгүй юу. Тийм. Тэгээ төгсөөл ер нь бол төгсөөл цаашаа цэрэг хүн болцсон гэдэг нь тодорхой болол. Өөрөө усанд хэрэг байсан. Би ер нь бол нэг сайн сэлж чаддаггүй байсан. Тэгээд чинь нэг 20 фит өндөр тавцангаас өсрүүлж байгаа. Яагаад вэ гэвэл онгоцноос унах юм бол хамгийн түрүүнд онгоцноос хол сэлэх хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл чинь нөгөө доотлын эргэлтийн юу чинь шууд сороод авчдаг. Тийм учраас унах юм бол зүгээр л онгоцноос хол сэл гэдэг яадаг. Тэгэхээр олимпийн swimming poolд өсрүүлэл нөгөө өнцгөрөө нүртэл сэл гэж үзүүлдэг. Яг би тэгээ сэлцсэн юм аа. Яаж хийж байгаа. Тэгээ нөгөө талдаа очсон чинь окей чи тий тас хийсэл гэхээр заа загаал тэгэл баярлал гараад ирсэн. Тэгээд хэрвээ сэлж чадахгүй бол тэр чинь зааж өгнө. Тэнгисийн одоо нөгөө тусгаагийнхан байд шүү дээ. Усан бонд ингэ шумж явж байгаа гид гарч ирэл дээ. Тэд нар чинь бас тийм нөгөө сэлтийн хичээлийг зааж өгөх байхгүй тий. Тэгэхээр яаж хийж байгаа л сэлж чаддгүй юм бол яаж байгаа сэлэл гараад ирдэг тий. Ер нь тэр boot camp-д байх хугацаанд одоо нөгж байгаа даалгаврууд байгаа юм ба шүү дээ. Тэрнийг ингээд хэрвээ хийж амжилттай хийж чадахгүйгээсээ болоод хасагдах тохиолдол байна. Хасагдах тохиол байгаа. Гэхдээ ер нь бол хасахгүй л оролтно л доо. Ер нь л сургуулж заах. Хэрвээ жоохон илүү дадлага давтлах хэрэгтэй бол 7 хоногор хойшлуулна. Тэгэхээр 9-7 хоног байвал одоо 17 хоног болно. Англи хэл муу байвал англи хэлийг чинь зааж өгнө. Тэгээд англи хэлнийхээ шалгалтыг пасс хийдэлдэг баг boot camp-д байгаа байхгүй тий. Удцсан бас зэргүүд байдаг. Удраал байгаа тий. Тэгээд гэртээ ярмаар байна гэл. Өөрийн чинь хувьд ер нь ямар байв? Ингээл за boot camp-д анх очлоо нөгөө сайн ярьлаа шүү дээ. Автобусаас буусан жил ингээд орлол тий. Ямар сэтгэл төрж ирсэн? Ер нь дундуур нь жоохон шамтрахын дэр зүйл тохиолдож ирсэн. Гарна тий. Юу хэцүү байх вэ? Эхний ээлжинд жоох юм. Идэж жоох юм бол тийм нэг тийм биш. Айгу яг л Америк хоолоо тий 3 удаа өгнө. Тэг чи нөгөө Монгол хүнд чинь нэг тийм нөхцөлч айгу нэг эхний ээлжинд эвгүй байгаа юм чи. Ямар ч таних хүн байхгүй. Гэр бүлээ санаал тий гэрийнхнийгаа санаал тэгээ ер нь бол нэг жоохон шоконд орно, жоохон ядарна. Тэг чи өглөө 6-аас орой 10 хүртэл тэгэл нон стоп юм хий. Зогсолтгүй. Тэгээд унт гэдэг үед нь унтаал. Тэгэл нэг орондоо оронгууд тэр шууд тасарч байгаа юм чи. Өтрөжингөө алхаад гүйцүү. Тэгэл өглөө басаад дахиад давтаал бас би яг юу хийчвэ гэж бас бодож ийсэн. Тэгэл ингээл ойр хавьд байгаа хүмүүсийг ингээл хараад за эдгээр хийж чадах юм бол би яагаад чадахгүй гэж бодвол тий Монгол хүн яагаад чадахгүй юм гэж тэгэл ер нь дууссан юм да. Тэг яг ерөнхийдөө бол нэг 2 сар болж байгаа. Тэгэл дууссан яг одоо бодоод байгаа тий. Хэрэгцэл өнгөрсөн. Одоо өөрөө ч байсан тэр boot camp-д яг нийт хэдэн одоо цэрэг байсан бэ? Нэг ангид 84 цэрэг байд. 84. Нэг бол бүгд одоо эрэхтэй тийм юу ангиж байгаа, холилдсон ангиж гэж байгаа. Би болохоор дан эрэхтэй цэргүүдийн тийм ангид байсан. Монгол цэрэг байсан уу? Яг өөрийн чинь. Монгол цэрэг тэр үед байгаагүй. Тэр сүүлийн үед нь Монгол залуучууд ялангуяа залуучууд байна. Дээрээс нь охтууд бас их цэрэгт яваад байна. Тий. Facebook дээр бид нар чинь бас нөгөө Америкийн
цэрэгт алба хадаг монголчуудын групп гэдэг бас групптэй. Тий, тэнцээ чинь нэмэгтэй л байгаа. Гэхдээ бид нар болохоор хөвчлэн арми те явган цэрэг рүү ордیں۔ Navy тэнгисийн цэрэгт бол байгаа. Нэлээд монгол цэргүүд байгаа. Одоо тэр тэнгисийн зэргийн нэг одоо сөнөрч онгоцнуудаа тээвэрлээд явдаг том крузерүүд байдаг шүү дээ. Тий, aircraft carrier. Тэрийг л хэлээд байгаа шүү дээ. Тэрэн дээр ер нь дадлага хийсэн байна шүү дээ. Нэг гараа явахаар хэд хоног явах вэ? Янз. Тэр онгоцнууд чинь бүгдөө тийм schedule-тэй байдаг байхгүй. Цаанаас нь бүр дээрээс нь за 2026 оны 7 сараас 2027 оны 3 сар хүртэл та нар харуулт гарна шүү. Патрол гэдэг тий. Тэгэхээр тэр болтол та нар бэлтгэлээ хийгээл. Энэ онгоц чинь бас эвдрэн тий засвар гэж их шаардна. Далаан давстаа ус чинь зэврэлт гэж айгу. Зэврэлттэй угаасаа байнга дайм болтны угаасаа цэргүүд усан цэргүүд. Тэгэхээр ерөнхийдөө бол янз бэлтгэлийн нэг 7 хоногийн нэг ийм юм туршиж гин 2 сар ийм юм туршиж гин гэл янзын тийм яа. Яг онгоцуулыг адилхан schedule гэж байхгүй. Тэр том онгоц чи өөрөө дотроо 50000 цэрэгтэй болохоор баг хот гэж тооцдог байхгүй. Өөрийн гэсэн zip code-тэй. Тий, тэгэл дотор нь хэрэгтэй цэргүүд хэрэгтэй бүх л юм ба. Starbucks ч гэсэн байгаа шүү дээ. Starbucks-тэй Бармар байх юм. Бармар Америкийн цэгсийн зэрэг бармар гэж байдгүй. Англи, Канадын цэргүүд бас ууж болдог гэж би сонсч байсан. Тэгэл бар ууж болохгүй яг хөө тэгэл кино үзэн, ноглон тоглоно, тийм чөлөө цагаар. Тэр чинь одоо бид нэр кинон дээрээс л харж байгаа чинь ингээд том юм одоо онгоц буудаг юм талбайтай л тэгээ нэг юм хяналтын өрөө шиг. Тэр нөгөө 50000 хүн дээр доороо байна гэсэн. Доороо тий. Битүү орчин. Тэр чинь эхлээд нэг 2-7 хоног бол төөрнө. Айгуу том. Яг ингээд дотор нь орох юм бол хаана яваад байгаагаа мэдэхгүй ингээл эхлээд төөрдөг. Тэгээ явандаа тэгээд Starbucks максараа баримжаа. Тий, Starbucks-араа тий. Ер нь бол тий. Хоол иддэг Starbucks дотроо чинь жимтэй, дэлгүүртэй, barbershop, post office гэдэг нэгтэй бүх юм л байгаа. Одоо сүүлийн үед одоо тэр aircraft carrier-д чинь Elon Musk-ийн нөгөө нэг интернет юу лээ Starlink суулгаад ерөнхийдөө бол хаяад тэрийг асаагаад цэргүүд бас тий уцаараа Wi-Fi-д холбогдсон гэр бүлийнхэнтэйгээ ярьж мардаг болсон. Намайг багт юм байгааг. Имэйл бичнэ. Тэгээ имэйл бичээ send гэлэнгүүт чинь 2 цагийн дараа явна. Тэр чинь амар удаа интернеттэй тий. Интернетээр Facebook асаачаал нэг цаг маг ингээл явчаад ирэхэд лоуд хийцэн байдیں۔ Тий. Аргагүй л та. Тэр ингээд 7 гараа явчихаа. Тий. Тэр онгоцнууд чинь асар их тийм интернет хэрэгжилж байгаа болохоор яг жирийн personal use-ийг бол нэг тэгж сайн хурд гаргахгүй. Тэр том онгоцнууд одоо хөдөлгүүр нь юугаар цөмийн юугаар нөөцөр юу яана. Нэг том онгоц чинь 50 жил албаана гэж тооцоолдог. 25 жилийн дараа тэр цөмийн реактора сольдог. Тий. Одоо refuel гэхгүй. 25 жил гэдэг чинь бас худлаа. Урт хугацаа шүү дээ. За түрүүний нэг boot camp-ыг үсрээд дахиад гарч ирсэн. Тэг. Автобусаас муудаг хэсэг айгүй сонирхолтой байна. Харин тий. Орилоод байдаг хүмүүс шүү дээ. Тэр нөгөө drill sergeant тий. Тий. Явган цэргүүд army бол drill sergeant. Navy болохоор RDC гэдэг. Өөр нэртэй. Recruit Division Commander гэдэг. Тий. Тэгтээ бол яг ажил нь бол адилхан л та. Тэр одоо яг drill sergeant гэж яг албан ёсны тийм албан тушаал байна уу зүгээр цэргүүдэн донд нэрлсэн нэр юм уу? Үгүй албан яг тушаал нь баггүй. Тэр хүмүүсийн одоо үүрэг нь юу байх вэ? Загнах сэтгэл санаагаар одоо зүгээр хай скулд төгссөн баачка нарыг цэрэг болгох дэгэнд нь оруулна тий. Бас дээрээс нь бас тэр чин цэрэг гэдэг усан цэрэг гэдэг ямар шуухан хүн байх ёстой вэ гэдгийг өөрөөсөө бас харуулах ёстой. Тэгэхээр тэр хүмүүсийн чинь өмсөж байгаа хувцс өөрийгөө яаж авч байгаа тий тэрийг бүгдийг одоо хамгийн сайн байх ёстой. Шаардлага ихтэй. Тэд нар чинь тим ажилдаа орохоос өмнө өөрсдөө бас тимээр яв. Хичээлд сурна. Өөрсдөө бас тэглүүлнэ те. Айгүй хэцүү ажил. Ягаад гэвэл өглөө 6-аас орой 10 хүртэл хүн цаг. Яг нэг сүүлдээ нэг тэр анги чинь төхөөд ирэхээр яг нэгээр харагдахгүй болж болоо те. Гэхдээ ер нь бол байнга нэг хүн байж тээ. Орилол байж. Тэр drill sergeant донд монгол хүн байдаг болов? Одоогоор ороогүй байна уу? Мэдхгүй. Магадгүй.
Магадгүй л яаж хийж байгаа л нэг Монгол хийцэн л явж идэв шүү дээ. Яг нөгөө кинон дээрээс харахад л нөгөө баг ингээл хамраа дулгачаал орилоод байдаг. Нөгөөх нь ингээл яслаад байдаг тий. Бүсүүлдээ бүр хоолон сүйцэн тий. Ярьж чадахгүй болцсон. А Тэнгисийн цэргийнх нэг тийм айхтар юу орилж чарлахгүй. Ягаад гэвэл явган цэргүүд чинь одоо ууланд хаданд хой модон дунд байлдж явдаг. Биднес тэгж явах газар байхгүй онгоцон дээр байгаа юм чи. Тэнгисийн цэрэг заадаг юм гэвэл энэ зааврыг сайн уншаад ойлгоод дараагийн заавраа сайн хий. Алдаа гаргаж болохгүй. Ягаад стандартанда. Тэгэхээр ч одоо ингээл за энэ equipment дээр ажил хийлээ гэхэд хамгийн түрүүнд нүдний шилээ зүв. Дараа нь тогийн унтраа, дараа нь ингэдэг гэлж яг бүр степээр нь хийцэн байдаг байхгүй заадаг гэсэн. Тэгэхээр тим имийг аяух заадаг. Номон дээр яаж юм бичих вэ? Одоо нэг лог гэж яддаг шүү дээ. Тэрийг яаж бүглэх вэ? Тим мөрөн дээр аягүй сайн анхааралтай бэлтдээ. Гэхдээ цэрэг юмчин тэгэл бас бие тамирын хичээл буу буудна тий сайн буудах хэвээр мэрэгэн буудна гэл энэ тэр тиймэрхүү зөндөө байгаа. Энд ч одоо ер нь л буудаж үзээгүй энэ цэргүүд очиж шүү дээ тий. Буудлагын хичээл ямар хөө мэгэр авах вэ? Буудлагын хичээл эхлээд нөгөө пиарн буугаар одоо яаж шинчнээс гаргаж иж яах вэ? Яаж барих вэ? Яаж оних вэ? Тэрийн тий онилох вэ? Тэр мэрийг гэж зааж өгнө. Тэгээд дараа нь болохоор жинхэнэ буут ихтэй сумгуу тий гохын дар мутах гэдэг ууртай дистаратаа явах юм шүү дээ. Дараалал тий. Тэгэл тэр болгон дээр чинь ингээд яг бүр тийм бууны мэрэгчлээ хүмүүс чинь ингээд хянаа зогсож байгаа. Бараг нэг цэрэг дээр нэг хүн зогсож байгаа байхгүй. Тэгэл за бүх юм дээр аягүй сайн ингээд тий ойлгосон байвал тэгжиж яг жинхэнэ сумаар буудвал. Тий юм нь буудлагын шалгалт нь яаж тэмцэх вэ? Онцон оноогоор тий одоо зүгээр нэг цаасан дүрс байдаг шүү дээ хүний дүрстэй тэр чинь яг цэргийн яг буудалтын шаардлага болохоор чэйж рүү 2 толгоор 1 гэж бууддаг байхгүй. Тэгэхээр чинь за буудагчаа одоо 3 секундын дотор 2 сум цэйж рүү буудаг. Яг тэгж 2-ын буудаал яг тэр болгон дээр нь яг он чадхал юм бол одоо мэрэгэн буудагч авдаг ч юм уу. Чи яаж буудаж? Би ямар ч лсэн юугаа мэрэгнээ авсан. Тий. Авсан. Гэхдээ яг бүр нэг эксперт гэж яддаг байхгүй. Тэрийг яг boot camp авч чадаагүй. Дараа нь буудалтынхаа одоо нөө жилдээ нэг удаа ч юм уу тийм бэлтгэлийн маягийн юм дээр буудахтаа бүр эксперт мэрэгэн буудагч авч ирсэн тий. Ямар буугаар буудах вэ? M9 гэдэг одоо 9 мм-ийн сумтай гар буу. Яг нөө том нь болохоор одоо Америкийн M4 гэдэг тий. Air 14, Air 16 гэдэг. Тэрүүгээрээ буудна. Тэрий чинь болохоор яг харуул маруул зогсохтой. Онгоц чи бас дээрээ ингээд яг буугаа ороод харуулын хүмүүс зогсож байгаа шүү дээ. Тэрэн дээрээ яхад бас тэрүүгээрээ буудна. Бэлтгэлийн маягаар. За тэгвэл дөрөв Тэнгисийн цэрэгт орохдоо сонгосон мэргэжил тогооч гэдэг байсан тий. За Америкийн Тэнгисийн цэргийн тогооч гэдэг хүн юу хийх вэ? Би ч ямар хоол хийх вэ? Анх орчоод хоолоо нэвтрүүлсэн. Хорхог морх цэргүүдийн гидсэн үтгээд боловсон. Харин тийм хонь моньны мах байдгүй маа тийм л байна. Тогооч гэл нөгөө нэг Pearl Harbor гэх кино үү шүү дээ. Тэрнээс ч нөгөө хар жүжигч юм бэлээ. Cuba Gooding Jr. лөө. Тий. Мах төмс арилгаас суугаад шүү дээ. Тийм их юм болоо гэл ямар тэнийг гэж бодоолсон чинь. Тийм даахгүй. Тий. Бүх хоолнууд нь ерөнхийдөө бол цаанаасаа бэлтгэлтэй бэлтцсэн ирнэ. Бэлдээд хөлдөөцсөн. Тэгэл зүгээр овнд хийгээд ч юм уу шардаг фраертай хийгээд ч юм уу гаргач. Эхний нэг 6 сар л ер нь бол хоол хийсэн. Тэрнээс яг дараагийн юм дээр би яг зойронд нь ажиллаад хоолоо захиална, хадгална, хүлээж авах нь хадгална. Тэгээд яг тэр өдөр нь яг ямар хоолны меню байна тэрийг гэж тарааж өгдөг тийм ажил хийдэг ус. Тэгээд сүүлдээ яг нөгөө яг тоомоо үн дээр мөнгө төгрөгн дээр ажиллаад тэгээ яг цол нэмэх тусам үүрэг даалгаварч ийгсэн тий. Тэгээ сүлдээ яг дарга болчихоор юу ч галтгоонд орох шаардлагагүй. Дарга гэдэг нь одоо юуны дарга болох вэ? Одоо би чи сая энэний өмнө Сан-Диегод байсан. Тэрний өмнө би чинь Destroyer гэдэг яг байлдааны Америкийн Тэнгисийн цэргийн онгоцсон дээр Японд 2 жил албаасан байхгүй. Тэрэн дээр болохоор яг үндэсний галтгооны ажиллагаа, хоолны ажиллагаан дээр бүр яг үндсэн дараагаар нь ажилласан байхгүй. Тэгэхээр одоо тэр цэргүүд өдөрт өглөө ямар хоол идэх үү, өдөр ямар хоол идэх үү, орой ямар хоол идэх үү гэдэг нь шийднэ. Хэрэг хоол байна, хэрэг мөнгө байна тий. Тэр мэрийг бүгднийг ингэж удирддаг байсан тий. Ер нь манай монгол залуучууд аль одоо зөвхөн хайрамч
аль нэг ажиллаж байгаа салбартаа ер нь л ингээл дээшээ яваад байдаг тий. Дээшээ явна тий. Дарга марга болоод тий. Монголч гэлэхгүй ер нь бол хэрвээ зэрэгтэй үлдээ тий 20 жилийн албаа хай гэж бодож байгаа бол ер нь дээшлэхгүй л байвал тэгэл үлдэхгүй л тий. Тэр чинь бас ажлаа сайн хийж үргэлжилж явна тий. Шилдэг зэргүүд нь л үлдэж байгаа. Шилдэг зэргүүд нь ерөнхийдөө бол тий. Тэгэхээр одоо тэгэл өөр арга байхгүй чиний ажил юм чинь тэгэл хийхээс өөр арга байхгүй болж байгаа. Нууц хөвшүүл яг одоо тийм байлдаанд ажиллагаанд орж ирсэн үү? Үгүй. Одоо 50 байгаа л да тий. Одоо ер нь бол 50 байгаа. Дайм бол Ирак, Афганы дайнаар чинь тэнгисийн зэргүүд нэх байлдаг. Байлдах шаардлага байхгүй. Одоо дараагийн дайн хэрвээ үүсэх юм бол тэнгисийн дайн гэж яриад байгаа л да. Нэг удаа Украин руу явах шахсан. Би чинь бас нөгөө тогооч гэсэн одоо тэнгисийн цэргийн одоо хийж болох бүх боломжийн тэм командуудыг явах хүсэлтэй. Би нэг тэнгисийн барилгын бригад гэдэг нэг тийм командад ажиллаж исэн байхгүй. Бид нар болохоор яг нэг явган цэргүүд шиг хамартай, танк марктай, яг буу бариад яг байлддаг цэргүүд, тэнгисийн цэргүүд. Тэнд байхад би ч нөгөө нэг уул хаданд байхдаа нөгөө одоо мэдээж галтгой байх хэвээр тийм цэргүүдээ хооллох тийм галтгооны тийм кит гэж байдаг байхгүй одоо том контейнерт ирдэг. Тэрний юу яг яаж ажиллахыг би өөрөө мэддэг байсан тийм certified хүн байсан болохоор анх нөгөө Оросч нөгөө Украин руу дайраад нөгөө Кремиг авсан шүү дээ. Тэр үед Украин руу явуулж намайг нэг юм дадлаг маягийн Украин цэргүүдэд яг яаж тэрийг хэрэглэхийг зааж өгөх маягаар явах гэжсэн. Тэгээд яг 7 хоногийн өмнө болсон. Тэрнээс яг тийм эвгүй үед орж үзэж байгаа. Эвгүй үед орж үзэж байгаа. Тэр нь сайн. Харин тийм шүү дээ. Тий. Одоо Америкийн армийн төрлүүд нь юу вэ? Одоо арми гэхээр одоо явган цэрэг болоо. Navy тэнгисийн цэрэг. Нис хүчин Air Force. Өөр ямар төрлүүд? Marine гэдэг чинь тэнгисийн явган цэргүүд гэж ярьдаг байхгүй юу? Тэнгисийн далаагаас довтолж орж ирдэг цэргүүд. За. Marine гэдэг. Одоо тэгээ Coast Guard гэдэг нь одоо хилийн цэргүүд тий. Далаагаа хамгаалдаг хилийн цэргүүд. Тэгээ сая сүүл чинээр гарч ирсэн Space Force гэдэг сансрын цэрэг гэх. Сансрын цэрэг гэдэг чи одоо эхлээд нэг 4-5 жил болж байна тий. Тэгэхээр одоо нийтдээ юу вэ? 6 брэнд. 6 брэнд тий. Тийм байна. Marine гэдэг нь тэнгисээр одоо хөлөг онгоцоор зөөж очоод хуурай газар дээр байлддаг тий. Navy нь болохоор зөвхөн тэндээ онгоцон дотроо л байдаг зэрэг. Тий. Ийм ялгаатай юм байна тий. Маринууд чинь нөгөө кинонд дэр гардаг шүү дээ одоо дэлхийн 2 дугаар дайнд нөгөө Tom Hanks-ийн кинод шүү дээ Saving Private. Тэр байхгүй юм тий. Нөгөө заваар ингээд орж ирээд яадаг тий. За. Тэр юу гэдэг нь ямар ялгаатай вэ? Одоо Active Duty гэдэг байгаа, National Guard гэж байна, Reserve гэдэг нэг төрлүүд байгаа. Тэд нар нь ямар очиртай? National Guard гэдэг чинь болохоор улсын цэрэг биш, мужийн цэрэг байхгүй юу? За. Одоо аймгийн цэрэг гэж Монголд байдаг юм уу би сайн мэдэхгүй. Гэхдээ яг National Guard-ууд ч болохоор яг арми шиг яг адилхан, бэлтгэлийн яг адилхан. Гэхдээ тэр цэргүүд чинь зөвхөн мужийн захиргаагаас хүсэлтээр ийш тийш явж байлддаг цэргүүд байхгүй. Тэгэхээр одоо ингээл Illinois National Guard гэдэг дээ шүү дээ. Тэд нар чинь болохоор одоо мужид дотор ямар нэгэн болвол туслах юм уу байлдахад бэлэн байдаг. Муж дотроо л байж байгаа цэргүүд. Тий, мужийн цэргүүд. Тэр өөр муж руу очиж үйл ажиллагаанд орохгүй. Яг нь бэлтгэл бол явна. Тий. Active Duty гэдэг нь болохоор яг одоо бүр байнгын ажиллаж идэг цэргүүд. Reserve гэдэг нь болохоор таталтын цэргүүд байхгүй. Тий. Reserve нь болохоор ерөнхийдөө бол яг Active Duty шиг нөө boot camp-тэй явна, мэрэгжлийнхаа сургуультай явна. Тэгээд тэр дуусныхаа дараа буцаа гэртээ ирнэ. Сардаа 1-7 хоногт нэг уикендэр дадлагаа хийн, жилдээ 2-7 хоногт тийм яг дадлагаа хийн. Тэгэхээр яг хөл дуудалтын цэргүүд бэлэн байж идэг. Зөв. Насны хувьд одоо Америк арми ямар зааг байдгийг одоо хэдэн насны хооронд аримж яж болох вэ? Тэнгисийн цэрэг болохоор 17-оос 41 байгаа. 41-42. Бас том юм биш үү? Тий. Явган цэргүүд маринууд ч юм болохоор бас ондоо байдیں۔ 17-оос нэг 36, 38 ч юм уу тий. Тэгэхээр янз байдیں۔ Заримдаа тэр насан дээшлэн, доошлон тий. Хэр их хүн хэрэгтэй байна. Тэрнээсээ шалтгаална тий. Арми одоо энэ аримд албах хугацааны талаар тодорхойлгоо. Монгол бол 20. Тий.
Монголд бол одоо эхлээд 3 жил байсан шүү дээ. Одоо нэг жил яваад харагдчихдаг шүү дээ. Бүр ирчдэг. Яг нь дайн самуу юм бол цэргүүд татагдана. Тэгэхээр энд одоо 20 жил 20 жил биш. Эхний контракт чинь 4 жилээр явна. За. Тий. Одоо зүгээр цэрэгт орё гэж бодж үл гарагийн 4 жил чинь цэрэгчүүл гэж ойлгох байхгүй. Тэгээ 4 жил харихгүй гэсэн үг үү? Үгүй харилгүй яах вэ? Энд чи жилдээ сарын цалинтай амралттай. Сард 2.5 өдөр тий. Тэгэхээр тэр амралтуудаа хадгалаад би шинэ жилээр гэртээ харчаад ирье тий. 2-7 хоногийн request өгөөд явж болно. Туртаа үедээ явж болно тий. Тэгэхээр жилдээ сар гэдэг чинь айгүй удаан хугацаа бас тий. 20 жил гэдэг нь болохоор юу байхгүй юу? 20 жил аль паажиж тэтгэвртэй гарна. Улсаасаа тэтгэвртэй гарна. Тий. Заавал 20 жил байх эсвэл 20-оос дээшиж аль пааж болно. Гэхдээ өөр бол яг хэдэн жил албаа хийж бодож би одоо 14 дээр байна. Бүр нэг уудсан тий. Одоо 6 жил болоод тэтгэвртэй гарна шүү дээ тий. Тэтгэвртэй гарна гэдэг чинь айгүй цэргүүдийн мөрөөдөл болж байгаа юм чи. Хурдан дуусгаад дуусгая тий. Ер нь бол яг одоо өнөөдрийн энэ цаг үедээ дэлхийн одоо номер 1 хамгийн одоо хүчтэй дэвсгэр төч одоо айрамтай улсын одоо өндөр хөгжилтэй улсын айрамд аль паан гэдэг бол ялангуяа эх хүний хувьд нэр төрөө ирэх шүү дээ. Тий. Одоо жишээ нь би бол нас мас тэнцдэг байсан бол ямар л санагддаг байхгүй юм те. Нэг айрамд яваад ч бас гоё юм даа гэл те. Эх хүн болсных. За тэгвэл тийм учиртай байд юм байна. Тэгвэл цалинтай байдаг уу? Зэрэгүүд цалинтай. Bootcamp-ны эхний өдрөөс эхэлж цалин байна. Цолоос ч шалтгаална. Гэхдээ ер нь бол ихэнх цэргүүд чинь одоо хамгийн бага цолоос л эхэлнэ шүү дээ. Цалингаа аавна. Цалин чинь яг нуулгүй хэлэхэд багаар орж иж байгаа цэргүүд сарын 2500. Гэхдээ байх газар идэх хоол бүх юмын цаанаас даад өгч байгаа болохоор залуу хүмүүст бол чинь яг цэвэр гар дээр авч байгаа. Яг нэг уцсны биел мэлээ төлдөг ч юм уу те. Хэрвээ эхнэр хүүхдтэй ч юм уу нөхөр хүүхдтэй байвал байрны мөнгө өгнө. Байрны мөнгө нь болохоор яг ямар газар тушаал авсан тэрнээс шалтгаалаад SIV кодноос чинь шалтгаалаад одоо зарим газар чинь жоохон үнэтэй байгаа шүү дээ. Калифорни ч юм уу те. Тэрнээс чинь шалтгаалаад нэг байрны мөнгө өгнө. Дээрс нь бас гэр бүлийн чинь хоолны мөнгө гэл нэг $400-500 ч юм уу те. Хамгийн чухал юм нь болохоор эрүүл мэндийн даатгал 100%. Life insurance те. Энд чинь бас эрүүл мэндийн даатгал Америкт айгүй үнэтэй шүү дээ. Сарын $40 л байдаг баг. Гэр бүлийн иншүрэнс. Тэгэхээр айгүй юмтай байна шүү дээ. Баруун нүгүү шахав. Тэгээ бас сэргийн эмнэлгээр орно те. Давуу тал. Хойлоо би асуух гэсэн ч хойлоо яваад орчлаа. Цэрэг айрамд аль пааж байгаа хүмүүсийн бенефит те одоо сайн ашиг тустай одоо ийм юмуд байд юм байна. Өөр одоо хүүхдүүд нь сургууль соёлд явахад нь улсаас даадаг ч юм уу эсвэл өөр ямар юу байх вэ? Айрамд аль паасны давуу талууд нь юу вэ? Одоо яг цэрэг хүн өөрөө бол яг хуу цэргээсээ гарлаа гэхэд коллеж ч өнгөө те. 3 жил 36 сарын тийм tuition free тийм одоо тэгэхээр үнэхээр нэг том дээд сургууль бачелороо бакалавра хамгаалах ч юм уу тэгэхэд бол тий сургуульч өнгөө хэрвээ 20 жил албаа хаагаад successfully тэтгэвртэй гарч чадах юм бол ямар мужаас орсондоо шалтгаалаад тэр муж чинь хэрвээ манай мужаас орсон манай мужийн хүн 20 жил албаа хаах юм бол хүүхдүүд нь өнгөө коллеж сурна гэж тийм мужаас гаргадаг тийм бенефит байгаа. Би ч нэг анх нь Калифорниас орж исэн болохоор яг Калифорни миний яг home of resident гэж цэргийн юунд байдیں۔ Тэгэхээр яг 20 жилийн дараа гэхэд миний хүүхдүүд Калифорнигийн сургуулиудад өнгөө сурах байхгүй юм байна тийм. За бас нэг тодруулж асуух зүйл байна. Хоёулаа өнөөдөр бас ингээд өөр төшин танилцахын хажуугаар хүмүүст зөв мэдээлэл өгч гэсэн гэж бодож ирсэн байхгүй. Тэгэхээр нэг ийм яриа яваад байдаг шүү дээ. Зүгээр хүмүүсийн амд амьдсан л яриа л да. Америкийн айрамд явчихаар тэг грин карт болчтой юм лээ. Одоо яг нэг оюутны визтэй хүн эсвэл аяллаар ирсэн нэг дурын хүн шалгалтанд тэнцчих юм бол явцдаг. Тэгэл айрамд явчих юм бол грин карт марттай болчтой юм лээ. Тэгээд нэг тийм яриа байгаад байдаг яа дээ. Тим програмууд байсан. 2015-16 онд нэг тийм програмууд байсан. Тэгтээ тэр чинь зүгээр л нэг хүн биш. Заавал тийм нэг юм гоц мэрэгжил ч юм уу, гоц хилтэй байж ич хэрвээ орох юм бол грин карт ч үгээд яг чинь дайны үеэр бас нэг хэрэгтэй мэрэгчлүүдээ хангахын тулд нэг тийм програм байсан. Одоохонд бол тийм бол байхгүй. Заавал грин карт юм уу Америкийн иргэн байх хэвээр. Оюутны виз мэдтэй бол ер нь боломж байхгүй. Грин карт
ирэхээрээ хэлээрэй л гээл гаргахтیں۔ Тий одоогийн хамгийн ихний шаардлага бол Америкийн иргэн байх хэрэгтэй. Нэг бол green card. Тэгжиж ихний шаардлагыг хангах. Ихний шаардлага. За тэгвэл энийг бол үзэж байгаа хүмүүс байна. Сайн ойлгож авсан байхаа. Түрүүний ярьдагч нь болохоор англи хэл мэдээж. Түрүүний ярьдагч нь болохоор яг түр хугацаанд хэрэгжижсэн нэг тийм програм байсан юм байна. Одоо бол байхгүй юм байна тий. Тэгэхээр яг дээр үед миний сонсч ирсэн нэг 2-3 монгол залуучууд орсон юм шиг байлаа. Тэр журмаар уу? Тий, тэгэл яг нөө тэгэл нөгөө ам дамжаал гэсээр байгаа л зүгээр явжсэн чинь авсан тэгэл очиад зүгээр. Тэр нь бол тий. Тиймэрхүү яриа байдیں۔ Тэгээд би тийм сонсоод байсан. Тэр талаар чи асуусан хүмүүс зөндөө бас байгаа. Тэгэл уучлаарай болохгүй гэж яг үннийг хэлээл. За яг иргэн хүн бол тодорхой green cardтай хүн айрамд очивол ямар хугацаанд иргэн болж болох боломжтой. Шууд boot camp даавна. Очвол ирээ. Тий, очвол green card ч нь одоо өчигдөр ирээл за дараагийн 7 хоногт boot camp руу явлаа. Иргэн болох тийм. Шууд хүсэлтөө өгөөд газар дээр нь иргэншлийн эхлүүлчихдэг байхгүй. Яг тэгээд цаг хугацаанд таарах юм бол баг төгсгөөсөө өмнө шууд хангараа өгөөд иргэншлээ авчихдаг. Яагаад гэвэл одоо тэр хүн чинь одоо Америкийн төлөө байлдахад бэлэн байгаа хүн бэлэн байгаад амь насаа тий green card-ийн үгүй бишээ иргэншлийн үгүй л гэж үзэж байгаа байхгүй тий. Эхнэр хүүхэдтэй бол 3 жил хүлээн. Green card-тай бол тий. Тэгэхээр бас нэг тийм даваа талууд байгаад байгаа тий. Одоо мэдээж айрам одоо энэ том улсын айрам юм чинь цэргийн тангараг гэж байгаа хэрэг тий. Тэр тангараг ер нь ямар утгатай байх вэ? Гэхдээ одоо ерөнхийдөө бол би одоо ерөнхийлөгч байгаа тий тушаалыг аюу гүйцэтгэх нь офицер дээр байгаа дарганыхаа аюу гүйцэтгэх нь тэгээ ер нь Америкийн төлөө одоо газар нутгаа хамгаална гэсэн тийм тангараг тий хамгийн сүүлд нь одоо нөө so help me God гэдэг нь шүү дээ тий тэр мэрийг хэлнэ тий. Тэгэхээр одоо Америкийн ерөнхийлөгч нь бүх цэргийн одоо цэргийн удирддаг хамгийн командлагч тий. Одоо ийм байдлаар өөрөө ямар цалтай вэ? Би одоогийн байдлаар E6 гэдэг чинь Navy-гэр бол Petty Officer First Class гэж явж байгаа. Army гэх юм бол Staff Sergeant гэх тий. Яг нэг Монголын юугаар тайлбарлахаар би яг чаддгүй маа. Зөв ерөнхийдөө нэг Saving Private Ryan гэх кино байгаа шүү дээ. Тэрнээс чинь нөгөө Tom Hanks чинь том офицер нь тий. Тэрний доор нэг жоохон таргандуу нэг залуу идэлтэй нэг шороо цуглуулж яваад идэг. Тэр чинь болохоор нөгөө яг нэг цэргүүдээ ингээл ой чи ингэдэг гэл нэг тий. Бас өдөртөд идэг шүү дээ. Тий. Яг офицерийн доор байдаг цолно байхгүй. Тэр цолон дээр. Тий. Ер нь бол офицер нь тушаалын өгнө. Тэр нь болохоор цэргүүдэд тэр юу тушаалаа гүйцэтгэх дээр нь ажилладаг тийм. Тэр тиймэрхүү тэр талаар нь би тийж хэлдэг тий. Тий. Онгоцсон дээр байхад би чинь доороо нэг 30-аас 40 зэрэгтэй юм байна тийм. Нэг галтгооны ажиллагаа, тэгээ зөвлөгөөний ажиллагаа гэсэн тиймэрхүү юм дээр ярьдаг. Одоо хэдэн зэрэгтэй байна? Одоо болохоор эн чинь болохоор шал ондоо эсэлт гэдэг болохоор зүгээр би офсаа юу хариуцсан. Энд чинь дахиад 5 ийм эсэлтийн цэргүүд байгаа. Эдгээр чинь болохоор бас өндөр цолтой хүмүүс тий. Тэгэхээр яг нэг юм баг цэргүүд биш. Эдгээр чинь бас нэрийдээ удцсан цэргүүд байгаа болохоор заавал ингэж загинж байгинж ингээд ах шаардлага байхгүй. Айгу тий утцсан зэргүүд болохоор тийм байна. Тийм. Нэг оны зэргүүд гэдэг шиг тий. Тий ер нь бол тий одоо нэг цол оролт нь ер нь юу байгаа тий. За тэгэхээр хоёулаа яг одоо хийж байгаа ажлаа илүүдэд юу гэдэг. Одоо яг ямар үүрэгтэй сууж байна. Хүмүүсийг зэрэгт оруулах тэгэл болоо. Надаас би яг өөрөө энэ ажлыг бас би яг нэг Сан Диегод байсан. Тэгээ манай ээж 2 дүү Сан Диегод байгаа. Тэгээ би Сан Диегод үлдэх гээд яасан ч яг тэнцээ тушаал байхгүй. Миний одоо ажил мэргэжил цол тэнгүүд тэр тушаал хүсдэг газар нь над руу холбогдоод рекрутер одоо эсэлтийн цэргийн хэрэгцээ айгүйх байна. Чи энийг одоо энийг л хий өөр юм байхгүй ингээд. Тэгэхээр Сан Диегод байна уу гэж асуусан чинь Сан Диего ч нөгөө бас гоё газар болохоор айгүйх цэргүүд тийшээ очих сонирхолтой байдаг болохоор дүүрсэн байгаа байхгүй. Тэгэхээр за Сан Диего биш юмаа гэвэл тэгвэл Чикаго гээд би чинь бас нөгөө анх яг эсэлтийн цэрэгтэй хулигтуулж исэн болохоор бас боддог байсан байхгүй юу. Монголчуудтай очиж Чикагод очиж бас тэгж ажиллаад бас сонирхолтой болов уу гэж бодоод тэгээд наашаа тушаал аваад ирчихсэн. Гол орж иж байгаа цэргүүд ч болохоор дандаа хай скулээ төгсөөд орж иж байгаа. Тэгэхээр хай скуулүүдээр их явна. Багш юунуудаа уулзсан тий. Бас л зармаар тавина тий. Зүгээр явуулахгүй биднээс зааж байгаа нь болохоор ингээд дэлгүр мэлгүрт явж байгаа хажууд зүүн зогсч шууд асууж гээл тий. Цэрэгт орохыг сонирхож ийсэн үү гээл тий. Тэгэхээр ер нь бол байнга л хийж идэг ажил тий. Тэгээ би ч бас нөгөө монголчууд чинь Америкийн цэргийн талаар
ер нь жоох мэдлэг байхгүй тий. Харин багтаа. Тэгэхээр яг Facebook дээр групп дээр зармаар тавиал бас нэг иймэрхүү юм хийгээл тий. Яг туслах маягаар л яг өөр бранч сонирхчгүй болсон тий. Заавал ийшээ ор гэж хэлэхгүй. Зүгээр яг орохт нь бүх юм гоё тайлбарлаад өгчвөл тэр хүнд нь бас дараа их зааж. Ер нь Монгол залуучууд хэр ирж байна? Ирж байгаа. Ер нь бол холбогдоол ирээл те сонирхол юу информашн аваад 2 Монгол цэрэг залуу орцсон байгаа. Тэг нэг нь одоо boot camp явж байгаа. Дараагийн 7 хоног төгсөн те. Нэг нь болохоор boot camp төгсөөд мэрэгчлээ аваад мэрэгчлийнхаа сургуульдаа сураад одоо яг жиггэн aircraft carrier дээр аль байгаа явж байгаа. Өнөөдөр над руу залгаж илээ. Юу ийж ин сая 70-аад гарчаад ирлээ мэглээ гэлтэй. Айгуу гоё дотн санагдаж байгаа юм чи тий Монгол үнтэй яриад. Би 2021 онд би USS Carl Vinson гэдэг тийм том aircraft carrier дээр аль баачих бас нэг Монгол залуу байсан тий. Миний таньдаг нэг залуу. Тэгэл анх удаа онгоцсон дээр Монгол хүнтэй ингээл таарал. Явж тэмдэглээ. Тэр гоё санагдана да тий. Одоо ингээд өөрөө хөсвөл буцаад далаа руугаа гарах боломжтой. 3 жилийн дараа. Би ч одоо энэ чинь 3 жилийн томилогдоод ирсэн болохоор тий тушаалаар. 2 жилийн дараа би дараагийнхаа сонголтоо өгөн тий. Ямар тушаалууд байна. Тэрнээс шалтгаалаад хаашаа явах сонгох. Дараа нь юу яа гэж төлөвлөгөөтэй. Сан-Диего руу буцах. Сан-Диего гоё юм. Манай хүүхдүүд чинь тэгээ Сан-Диего төрсөн тий. Ээж 2 дүү тэнд байгаа болохоор. Тэгвэл тийш гоё явах яах вэ тий. Чикагод үлдээ гэж хүссэн чинь ч онгоц байхгүй тий. Тэр чинь айгуу тий. Одоо хаана юу гаялтай үлээ. Бас юу гарч ирсэн юм аа. Намайг энийг дуусгачаад орилдог хүн болох уу гэж ас хүсэлд орж ирсэн. Тэр сэржэнт болох гэж. Тий, тэр арай л чанга бах тий. Тэгээд ч одоо нэг жоохон хүүхдүүдтэй тэгээд чинь орилоод илтэнэ шүү. Орилохтой ч бишээ зүгээр энэ айгуу ажиллах цаг нь айгуу удаан. Би жоох ачаал ихтэй. Тэгэхээр за шиг. Яа миний бодлоор бол Монгол залуучууд тэр бүхний boot camp энэ тэр нэг ихний тэр нэг шалгууруудыг бас айгуу давдаг баха. Манайхан ч тэр нэг тийм биеийн сэтгэлийн юу бас ер нь гайгүй шүү дээ. Гайгүй. Айгуу мундаг тийм явган цэрэгт орсон залуучууд байгаа. Зөндөө залуучууд байгаа. Бас офицерууд ч байгаа. Одоо офицерын сургууль сурж байгаа бас монгол залуучууд байгаа. Би нэг юм дээр одоо тэр группэн дээрс ингээл бид нар чинь нэгнийхээ зургийг тавиад энд аль бааж ийм бааз дээр мэдээллүүдээ солилцоол зураг мурага тавиал нэгэндээ шеэр хийгээл айгүй мундаг явж байгаа залууч зөндөө байгаа. Би бас нэг зүйл сонирхоод асууж түрүү нэг шинээр гарсан нэг төрлөгээд нэг Space Army лөө тий. Тэр шиг одоо зүгээр би бас ингээд зүгээр жоохон бүдүүлэг ярьж магадгүй шүүшлээ. Боддог байхгүй. Одоо ингээд орчин үеийн дайн гарвал одоо хуучин одоо юу гэдэг 2 дугаар дайн шиг ингээд танк маг яваал да явган ингээд буу барайл буудаад байхгүй хаа гэж бодоод шүү. Одоо саяны дээр Украины дайн дээр харах чинь нэг танк сөнөөж байгаа юмнууд чинь дандаа нөгөө ингээд удирдлагатай юм дроноор тий яагаад байна шүү дээ. Одоо тэр дроныг одоо устглаа гэхэд хүний аймаг өсдөхгүйгээр тий, ер нь бол технологи нь армийн зэвсгэлд тэр нэвтэрж байгаа бай. Айгүй хурдан өөрчлөж байгаа. Өөрчлөлт орж байгаа. Одоо тэр Украины дайн дээр ингээл харах чинь зүгээр л нэг дрон очоод нэг танк тий. Тэр дрон чинь $200 үнэтэй дрон, $2 сая үнэтэй танкыг устгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр бол Украинад айгүй сэргэлэн тэрийг ашиглаад байгаа. Одоо тэр Space Force гэдэг чинь одоо ер нь бол одоо бүх одоо технологич нь сансрын сателлайтаар ажилладаг тий. Одоо цэргийн сателлайт гэж байгаа, commercial сателлайт гэж байгаа. Тэгэхээр ер нь бол тэгэл яг тэнцээ сансар дээр юу болдгийг бол сайн мэдэхгүй. Гэхдээ том гөрнүү цаагаараа юу хийж байгааг хинч мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол айгүй хөгжилт ороод байгаа. Технологи нь бол айгүй хурдан ингэж өөрчлөж байгаа. Онгоцны нөгөө том усан онгоцон дээрнээс ч буудаг онгоцнууд ч ализийн нөгөө дронууд гараад эхэлсэн. Тэгээд тэр нь болохоор бас өөр AI-тай шийдрээ өөрөө гараа явцдаг. Айгүй урд өөрчлөлт орж байгаа. Заавал тэнд хүн нисгэж хүн байгаа л ингээд нисгэж харин тийм болоод байна тий. Би харин тэгж боддог. Одоо байм бол нэг гарбуу арчаалгүйгээд байгаа. Харин тийм энэ бол тэр нь бол баг байхгүй болж байгаа тий. Тийм баг. Одоо тэгэл нэг пууж ингээ чинь хэдэн зуун майлын цаанаас нисгэж чи өөрөө ухаалаг. Тинчээ унгасан бол тийшээ л очил ундаг тий. Тэгэхээр амар чим шиг амар чим шиг
Нэрэл тийм шүү амар чинь тий. Одоо энэ ялангуяа одоо бид нар их аягүй сонирхолтой үед амьдарч байна гэж боддог байхгүй. Ялангуяа энэ AI гэдэг юм гарч ирлээ чинь. Энд чинь одоо ерөөс бүх салбарт орж ирж байна. Тэгэл бас айрамд одоо ингэж ороод ирсэн тий. Одоо дрон тэгэл өөртөө шийдвэр гаргаад ингэж явна шүү дээ. Яг нэг үндсэн гол даалгаврыг өгчүүл тэгээд чи өөрөө ингээл жоохон өөрчлөлт оруулаа явчихдаг гэж байгаа. Яг тэр мөр тал дээр сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ер нь бол яг тийм байт юм байна. Тэгэхээр ер нь орчин үеийн юу гэдэг тал сонирхолтой болох нь дээ. Одоо дахиад 10 жилийн дараа бүр амар солиохгүй тий. Энэ AI бол 10 жилийн дараа бүр амар болцсон байх. Тэгвэл би бодож байна. Буцаад нөгөө нэг Терминатор шиг хэдүүлээ болсон. Календер гардаг шиг тий. Ер нь хэрэггүй нөхдөд байна шүү дээ. Нэг AI-тай тий. Тэр бүх юм нэгээ сууж идэг тий. Эдгээр ер нь дэлхийн ертөнцийн устгах нь ерөөсөө эднийг ерөөсөө хэдүүлээ устгах айгүй яана та тэгээд. Тий. Чи айгүй эвгүй тэгэл ингээ бодоод тэгвэл яг календер болж байгаа юм ингээл яваад байгаа байхгүй. Яваад байгаа тий. Нэг өдөр яах ч юм бэлээ гэж. Тий. За нэг зүйл асууя. За. Айрамд явахаас өмнөх баясгалан айрамд яваад ингээд за өнөөдөр ингэж өгнөд бодоход яг чиний өөрийн амьдралд одоо хувь хүний өөрийн бие хаа үзэл бодолд ямар өөрчлөлт гарсан бэ? Өмнөхөөсөө. Ер нь бол би ч бас нэг жоохон сахлахгүй хөлт байсан л да. Тэгээ жоохон муус ордог. Хайскул нэг тийм сайн дүм үнтэй байгаагүй. Одоо яг ингээл өөрийгөө баг залуу настай байхдаа харахаар юу хийж явж исэн бэ? Дурак нэг гэж бодож байгаа юм чи. Тий. Одоо ингээд яах юм бол ерөнхийдөө үүрэг даалгавруудыг ингэж нямба тий хурдан гүйцэтгэх ч юм уу тэр тал дээр өөрөө айгу одоо энэ том үнэл болж байгаа байхгүй яг тий айгу хүмүүжлэлт авсан тий далаад ингээл удаан хугацаагаар гэр бүлгүү тий ажиллаа хийгээл өдөр болгон ядраал тий тэр болгон дээр чи ингээ намайг ингээд өөрийгөө ингээд сайжруулад тэгээ бас нэг гой мэрэгчлэлтэй болоод авцсан тий бага бахта хөдөө ингээл тоглолтог бахта чи ингээд том болохоор Америкт очиод Америкийн цэрэгт аль паагаад ингээ явна гэж ерөөсөө төсөөлөхгүйгээр одоо ингээ юм болсон. Өөртөө бол бахархтын тий. Тэгээ манай аав ээж хоёр маань бас нэг энд авчиж юм боломжтой болгож өгсөн. Манай аав өнгөрсөн тий. Одоо тэгээд цэргүүд чинь дандаа авг нэрээр явдаг. Тэгэхээр одоо миний цээжин дээр мөнх мат гэдэг нь бол тий. Баян явж болохоор тий. Аав маань бас бодчихлоо бах. Өөрхий харжлаа бах тий. Миний хүү сайн явж ин да гээл тий. Тэгэлгүй байх. Тий. Тэгээд эхнэр хүүхэдтэй сайхан гэр бүлтэй тий. Одоо өөр юу хэрэгтэй тий шүү дээ. Өөрийнхөө сонирхлоороо тий. Хүчээр албан хүчээр тийш явцсан байна шүү дээ. Тий. Тэгэхээр айгу өөртөө бол зөв явж ийн л гэж боддог. Одоо зөв амьдралаа хийж явднаа л гэж явж ийн л гэж боддог тий. Тэр одоо хоёулагийн ярилцлагыг үзэж байгаа залуучуудад одоо юу гэж хэлмээр захимаар байна. Ер нь бол хэцүү тий. Америкт хүний нутагт ирээд ажил хийгээд яг хөө тэлийн Чикагод ирэл хүн болгон л гэдгийг мэдж байгаа шүү дээ. Трак хийгээл эмэгтэйчүүд нь хумсаа хийгээл хэрвээ боломжтой бичиг баримттай хилтэй бол иймэрхүү юм руу орвол мэрэгчлээ болно. Ирээдүйч нь арай гоё тий. Насаараа тэр ажлаа хийнэ гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр яагаад болохгүй гэж бодороо л гэж хэлмээр тий. За заавал цэрэг биш ч юм аа гэхэд заавал тэнгисийн цэрэгч биш юм аа гэхэд явган цэрэгч юм уу тий. Тэнцэнэ ороод 4 жилийн албан хагаад өнгөө коллеж аваад коллежтой мэрэгчлээ аваад ч юм уу тий. Чи янз янзын тийм зам байгаа болохоор тэр болгон дээр боломж өгвөл битгий алдараа л гэж хэлмээр тий. Ер нь залуучууд тийх байгаа. Ер нь ийм байдгийн гэсэн шүү дээ. Одоо ингээд танаа аав ээж анхны одоо Америкт ирж суурьсан монголчууд шүү дээ. Энд чинь нэгдүгээр үе тий. First generation. Тэд нар дандаа ерөөсөө альж түүхэн тийм байт юм байл шүү дээ. Альж улсад байсан. Тэр хүмүүс бол дандаа хамгийн хар бор хэцүү хатуу ажлыг хийдэг. Тэрийг үр хүүхдүүд нь харж өсдөг учраас нөгөө second generation одоо өөрөө таач юм уу те. Ингээд хүүхдүүд нь аягүй сайн явдаг. Тэр одоо монголчуудын одоо энд эхэлж суурьсан монголчуудын үр хүүхдүүд нь яг одоо өөрөө хийснээр Америк айрамд байт юм одоо юу юм байт те. Мундаг явцгаа хаа гэж боддоо шүү дээ. Тий. Мундаг монголчууд зөндөө байгаа шүү дээ. Ер нь тэр Google-д ажилладаг тий. Монгол хүмүүс миний бодлоор хийж чадахгүй гэж бол байхгүй тий. Хүн л бол хийж чадчихвэл яага болохгүй гэж. Тий. Заавал одоо ингээд та өдрийн хүүхдүүд трак бариад явна гэж байхгүй шүү дээ. Явж л хилтэй юм шин тий. Хэрвээ өөрсдөө орбоор бүр тийм сонирхолтой байвал
яага болохгүй гэж. Тэгэхдээ бас тэгэл цэргийн хэцүү амьдралыг үздсэн болохоор хүүхдүүдэд тийж хэлэхгүй л дээ тий. Утгатай ингэж жоох хичээлдээ сайн байж гэдэг юм уу. Тэгэхдээ яг өөрөө хүсвэл чинь энэ Америкч нөгөө хүний өөрийн эрхийг хамгаалдаг. Та бас Монгол залуучууд хэлэхэд ер нь Америкийн цэрэгт алба хааж наадаг чинь гадны хүмүүс ч харагдахч биш өөр чинь айгүй гоё юм бахархалтай юм болж байгаа байхгүй тий. Яг өөрөө орны цэргийн албач гэсэн энэ орн чинь яг цэвэр Америк хүн гэж байхгүй тий. Дандаа л өөр орноос ирсэн болохоор тэр дунд нь монгол хүмүүс яага байж болохгүй гэж. Монгол хүн гэдэгтээ бахархах нь бас тэгтээ Америкийн цэрэг гэдэгтээ бас бахархах хэрэгтэй тий. Тэрийг л хэлмээр. Тэр ер нь бол тий. За тэгээд хоёлаа ярилцлага өндөрлөе. Тэгээд өнөөдөр бас миний урилгыг хүлээж авч өөрийнхөө энэ сайхан оффиста цаг зав гаргаж уулзаж ялангуяа одоо энэ Америкт амьдарч байгаа Америк нэгдсэн улсын иргэн болоод грин карттай тийм залуучууд одоо энэ айрам алба хаавал яадаг юм бол гэдээ бас сонирхож байгаа хүмүүс байгаа бах. Тэр хүмүүст бас хоёлаа мэдээлэл өгч чадсан байхаа гэж бодож байна. Сайхан дэлгэрэнгүй ярьсанд маш их баярлалаа. Тэгээд энд 3 жилийн байх хугацаанд олон сайхан монголчуудыг Америк айрамд илсүүлээрэ гэж одоо хүсье. Оролтно. Яг хоо надтай ирээд яг өөрөө уулзаа тий. Янз бүрийн асууж барих илүү одоо бүх юм байвал тий асуудалгүй над руу холбогдоод тэгээд цаг аваад тэгэхгүй бас ойртгоо хайскуулийн хүүхдүүд чинь төгсгөө айгүйх орж ирж байгаа тий. Юун дээр хоёлаа ярилцлагын доор өөрөө ч утсыг тавьчих болох. Тийм болно. Тэгээд гэдэг тавьчих. Тэгээд хүмүүс залуучууд бол сонирхож ивэл зөвхөн эрэгтэйчүүд биш октод бас тий. Тэнгисийн тэрийг хэлэх юм ач. Тэнгисийн цэргийн одоо 30% нэмэгтэй хүмүүс. Тэгэхээр нэг хүсний юу гэж байхгүй. Цэрэг л бол цэрэг хийх ёстой бүх юм л хийн. Аюу хүмүүс бас тэгж асууж ирсэн. Чи нэмэгтэй хүмүүс авд юм уу гээл тий. Авалгүй яа дээ. Яг л хийж байгаа ажлаа хийгээл явна тий. Америкч бас нэг сүлд нэг тийм болчиход байгаа шүү дээ. Ямар ч арьс өнгөний үзэл гэж байхгүй. Хүйсийн ялгуулалт гэж бол байхгүй тий. Тэгэхээр өөрөө сонирхолтой амьдрмаар байна гэж бодож ажил хийж үзье гэж бодож өөртөө нэг чаленж тавьж үзье гэж бодож байвал тий. Тэгээд тэнгисийн цэрэгч бас айгүйх аялна. Тий, янз янзын оронд очиод аялал 2-3 хоногоор амралт аваад. Тэр нь бас гоё. За тэгээ баярлалаа. Ажил хийсэй. За баярлалаа.